Зэрэг санаа ингээд өнөөдөр маань блог эхэлж байна. За өнөөдөр бүгдээрээ зөндөл ажил хийх байгаа. За тэгээд анхных нь болохоор гоё найзтайгаа танилцуулна. За тэгээд хоёр дахь нь болохоор АЛД гэдэг дэлгүүр орно. За тэгээд гурав дахь нь болохоор одоо энэ ингээд Сидней хотын гоё өнгө дүнжийн талаар бүгдээрээ ярилцуулна. За тэгээд бүгдээрээ буцаая. Тэгээд миний амьдардаг газар бол нэг иймэрхүү байдаг. За тэгээд энэгээр бол юм гоё зөөлөн шалтай. За тэгээд гадагшаага харах юм бол одоо гадаа нь бол юм байдаг. Тэгээд одоо нэг төлхүүрээрээ чипээрээ ингээд тэр имлүүгээ орж олдог. За тэгээд байр болгон дээр нь одоо усан бассейнтай бас фитнестэй. Тэр нь бол хамгийн гоё нь. За тэгээд энд бол өвөл боллоо гэхэд ерөөсөө цаас мас ордоггүй. Яг 100 мөн шиг хавар нам шиг гэдэг хэвгүй. За тэгээд одоо би танаарт илүү гоё бичиж үзүүлье. Хамгийн нийлэх зүйлсний нэг бол тараг байгаа. За тэгээд тараг маань болохоор хамгийн их нийлэх зүйлсийн нэг бол тараг байгаа. Тэгээд тарагны хувьд бол ийм скуши гэдэг нэртэй тараг бол зүгээр скуши гэдэг нэртэй. За тэгээд бас ингээд өглөө босоо тараг уул илүү сайн байдаг. За тэгээд энэ үсгээр бол одоо ингээд бие сайн хэрэгтэй зүйлсүүд байгаа. За тэгээд энэс эхлээд явбал энэ бол ингээд хийнүүд ийм ингээд өглөө босоодоос тарагтайгаа угаад идэж болдог. За тэгээд ийм бас хөрхөө одоо нөгөө ингээд ийм панкейкийн дээрээс тасгадаг одоо гоё амтлаг зүйлс нэ. За тэгээд өглөөний унд цайнууд. За тэгээд бол ингээд хоол хийж иддэг. За тэгээд лавшаа, гурил, за тэгээд ийм одоо авьяасан дээр ингээд тавьж иддэг ийм юмнууд байна. За тэгээд энэгээр бол маш их боломжийн зүйлсүүдтэй бас ингээд төлбөрөнд ирсэн ингээд хямдраад амар хямдхан болчихсон байгаа. Тэгээд тийм учраас одоо юм байна. Манд үсүүд ирлээ. За дараачихын зүйлс бодвол хоны буюу зүгийн бол байгаа. За тэгээд зүгийн болнууд нь бол ийм хэмжээтэй. Тэгээд бас дээрээс нь ийм хэмжээтэйнүүд байдаг. За тэгээд шахаж хэрүүлэл илүү гоё. За тэгээд ингээд ийм хоны гэдэг нэртэй энэ зүгийн болнууд нь болохоор ингээд би сайн тэгээд бас амин дэмтэй зүйлсүүд байдаг. Бас ингээд бас хямдхан. Тэгээд бас ийм төрлийн бас хооны юмуд гарсан байлээ. Ийм харанхуйтай. Дараа нь хэлэхэд бол бидний хувьд овёс өглөөнийхөө цай маань дээр идэх нь хамгийн чухал байгаа. За тэгээд гоё овёсуудыг бол ингээд өөртөө аваад идэхэд бол дээр байдаг. За тэгээд бас овёсууд нь гэсэн бас том мөртлөө бас хямдах гэж байдаг. За тэгээд овёснуудын нөлөөлөлт бол юм байна. Дахиад дараачихын хэсэг бол үзэн бас юм powder гэх мэтчлэн зүйлсүүд байгаа. За тэгээд хатаасан гэх мэтчлэн. За тэгээд үзмний хувьд бол blueberry байна. Тэгээд болон scoop байна. Тэгээд бас австралийн юм үзэн байт юм байна. За тэгээд бас юм самарнууд байна. Хүүхдүүд жамтай мэтгээд бас самар өгч болно. Тэгээд юм олон янзаараа байдаг. За тий тэр бол ийм олон төрлийн байдаг байгаа. Үүнд бол ийм модон тоглоомууд их хэрэгтэй. За тэгээд энэ модон тоглоомууд нь бол сайн төрлийн тоглоомууд болохоор одоо ингээд маш сайн байдаг. За тэгээд одоо ерөнхийдөө бол энэ тус бүгд ийм олон төрлийн байдаг. За тэгээд хүүхдүүд өөрсдөө сэтгэхэд эднээсээ тоглодог. Ингээд бид хэд гэрлүүгөө орж ирж байна. Энэ блогийн турш нүрээ харуулсангүй. Гэтэ одоо нүрээ харуулж бичлэг хийнэ. За тэгээд гэлүүгээ одоо орохдоо чипээ уршуулж ордог. За одоо чипээ уршуулж оръё. Одоо ингээд би гэлүү орж ийн. Хатлаараа бол нэг гоё юм болсноо. Тэгээд нэг арталтаа гэж байгаа манай дээр байна.
За тэгээд дахиад чи бөгшүүлж. Ингээл орондоо болохоор. За ингээд бичлэг хийж байна. Тэгээд энүүгээр бол ийм гоо зураг мурагтай ингээ хоёр давхартай. Тэгээд дахиад сахилгаан дэш үсдэг. Багт тэгээд дээгүүр олвол ингээд гоё ингэж харагдаж байгаа. За манай хурш бол манай найз. Энэ бол 114-өөд манай хурш найз манаа. Би сая хоол ундаа идэж уучаад за тэгээд ингээ гадаа өртгөлөхгүй байна. Тэгээд одоо бүгд найзтайд уулзцгаая. Миний хамгийн ихний дууд найз маань бол Марлаа гэдэг нэртэй найз маань байгаа. За тэгээд одоо би хаалгын тохирч дуудахгүй. Тэрүүгээр дуудана. Тэгээд бүгдээ дуудцгаая. За манай найз маань байхгүй шүү. Тэгвэл бүгдээрээ нөгөөнөө заад удаж үзье. Тэгээд тоглоомын газар дээр байж магадгүй. Өдөр оцгоц одоо ирчихлээ. Ингээд шатаар өгсөе. Энэ харьцаж байгаа бол одоо усан бассейн бин тамир намри гэдэг юм байна. Тэгэж хатгая. За яа. Hi guys. За тань нэг хараад гайхаж байгаа. Би зүгээр энэ vlog-ыг цоглогоор эхлүүлээд одоо ингээд vlog-ыг амар гоё ингээд цоглогоор инээд төгөртэй одоо ингээд hi guys сайн байцгаана уу гэж үгээр одоо тэгж эхлүүлэх гээд энэ vlog-ыг эхлүүлээд одоо ингээд явж байна. Одоо би одоо энэ vlog-ыг хийдэг хүнийх нь одоо дүүн гэсэн үг л дээ. Яг төрсөн дүүн биш зүгээр гадаа тоглодог найз нэгтэй энэ ч маань одоо хийдэг энэ vlog хийдэг одоо энэ vlog-ыг хийдэг хүн маань уул 11 настай байхгүй юу? Би бол 10 настай. Тэгээд би их чирт оддаг. Тэгээд нөгөө намайг халиун гэдэг. Тэгээд би 10 настай сая хэлсэн. За тэгээд та орж ирэхгүй мүү? За энэ бол манай найз манагаа. За тэгээд энэ блогт бол би сая хэлснээр одоо найзгаа оруулна гэж хэлсэн. За тэгээд бол манай найз маань нэ. За одоо бас дахиад нэг найз манагаа л та. Гэхдээ болоод бичлэгэнд орохгүй гэж хэлсэн. За энэ зүгээр хайртай. Би бол зүгээр hi guys гэж хэлээ. За тэгээд одоо бүгдээрээ гоё одоо манай гэрт орж байгаа тоглож байгаа. За тэгээд тэнд юу болохыг хүсье. Hi. Одоо дахиад би. Одоо бид нөгөө маллаагаа одоо хүлээж байна. Маллаа маань болохоор одоо бидний өршгийг таарлталсан байгаа. Тэгээд Марлаа маань одоо хоол идэх гээд гэрлүү гарц. Тэгээд бид нар хоол идэх хүлээгээд байж байна. Тэгээд бид нар амар гоё тийм нэг хуваа гаргасан. Тэгээд та нарт дараа нь хэлнэ. Not surprise. Одоо бид нар амар гоё тийм challenge гэж байгаа. Challenge одоо ингээд гэртээ ороод одоо тийм амар гоё ямар нэг одоо йога challenge эсвэл амдаа бас болгочоод инеко ах challenge байж надад тийм амар гоё тийм challenge хийх гэж байгаа. Нэг хэлэнчл одоо бүгд ирэх. Гэтэ тэрийг бол бичлэгээр бол мэдээж гаргахгүй байх. Гэтэ зарим нь мэдээж гаргаж магадгүй. За тэгээ бүгдээрээ гоё гадаа гараад гоё юм ярина те. Гадаа ч нэг гарах зүгээр балкон дээрээ гараад ч юм уу нэг тийм. Нэг тавталгаар айгүй амар. Нэг цагаараа ирлээ. Би за өргөд танилцуулаарай. Манай найз Марлаа гэдэг манай найз маань тэгээ 8 настай тэгээ манай найз маань за тэгэл балаа. Бид нар бол гоё гэр тосн төсөө хийж амжаагүй те. Баахан парти хийгээд. Сая бид нар партигээ бүсрсээр ядарчлаа. Харин ядрахын жахалт энэ баг ядраагүй. Тэгээд бид нар бас йога челленж хийсэн. Тэгээд одоо бид нар юу хийж байгаа гэвэл авьяасыг монголчууд. Өөгүй бид нар орон дотор гоё юм ярих гэж байна. Ямар нэг юм. Тий. Юм. Тэгээ бүгд гоё юм сэтгэнэ гэх. За тэгээд юм. Одоо ерөнхийдөө бол за тэгээд ингээд одоо бидний бичлэг бол ерөнхийдөө бараг дуслаа. За тэгээд дараагийн бичлэгээрээ бас энэ хоёр найстаа эхлүүлж магадгүй. За тэгээд дараагийн бичлэг дөрөв баяртай.